Зомби хоёрын эрсдэлтэй танилцсан түүх. Хүүхдүүдээ хоол идэхдээ маш сайн зажилж, удаанаар залж идэх хэрэгтэй. Хэрв юм зажилж байх үедээ ярьж, инээж, хурдан томоор заливал хоолндоо хахах аюултай. Хүүе, гүмби маань нэг л биш ээ. Хоолойд нь усан удам тэгэлсэн бололтой. Тэр түрүүхэн хэлсэн шүү дээ. Хахах бол амьсгал боогдох эрсдлүүдээс хамгийн элбэг тохиолддог нь. Ээж нь зөв арга хэмжээ аваагүй бол зомби өөхөх аюултай байлаа. Би та нарт хоолоо сайн зажилахгүй бол юу болдгийг харуулъя. Энэ бол хүний бие. Харж байгаачлан бид нар том амтай мөртлөө их нарийнхан хоолойтой байгааз иймээс хоолоо сайн зажилж залгих хэрэгтэй байдаг. Хэрвээ зажилахгүй залгивал хоолой тэгэлж бид амьсгалж чадахгүй болно. Та нар хамраа жимхэн амьсгалаа түгжээд үзтээ. Удаан тэсвэрлэхийн аргагүй байгаад. За тэгвэл та нар хагаж байгаа хүнд хэрхэн туслахыг мэдмээр байна уу? Юуны өмнө ойр байгаа том хүнийг дуудах хэрэгтэй. Том хүнийг ирж байх хооронд хагаж байгаа хүнийг тонгоолоод нурууных нь дээд хэсэгт алгадна. Ингээд та нар хахах эрсдлийн талаар мэддэг боллоо. Эрсдэлтэй таарахын тулд хоолоо сайн зажилж идэж байгаарай. Амьсгал боогдох эрсдлийн тухай гэрийнхэнтэйгээ ярилцаад хахах үед хэрхэн тусламж үзүүлдэг тухай зомби найз нартай захиагаар илгээгээрэй. Зураг зурсан ч болно шүү хүүхдүүдээ.